Дэд цайдын асуудал ч угаасаа энэ хуулийн дээр байж л шүү дээ. Өмнөх засгийн газар юу ч гэсэн оронтой төсөвтэйгээ бүгд байгаа юм билээ. Одоо хил ам шүүмжлээс хагаад юм ингээд томилогддог юм билээ. Үнэхээр одоо нэг 10 20 хүний асуудал бол хэрэгтэй юу гэвэл 10-20 оны төсөв хэмжснээсээ энэ 2000 хүний ажлыг хийх болцоотой өөр ишигтэй ажиллах л асуудал гэж ойлгоно. Гадаад харилцааны сайд гадаад явчлаа оронд нь гадны зочин ирлээ орлого сайд байх ёстой юу орлох хүн. Ямар ч компани удирдлагын нэгж заавал орлого систем байдаг. Засаг дарга ч гэсэн таныг одоо ажиллаж байгаа 5 4 орлогчгүй бол ажил явдаггүй үстэй тийм ээ. Тэгэхээр орлогчийн асуудал одоогийн хуулинд ч байж байгаа юм билээ. Төсөв орон тоонч байж байгаа юм билээ. Тэгтээ төсвийн тодтоолн төрөөр бол бид нар таны манай гишүүд хэлсэн ч гэсэн 1440 хүний орон тоог бол дарга сайдны цомдох асуудал ярьж байгаа. Тэгтээ ер нь орлого сайд гэдэг бол дэлхийн бүх улсад байдаг албан тушаалаа. Нэгээр тогтохгүй байдаг албан тушаал. Энэ бол улс төрийн албан тушаал. Тийм учраас энийг бас сайн судалж ээж нэг хэмнэх гэснээсээ илүү бод үр дүн юу вэ? Өөрөө шиг юу вэ гэдгээс бодож одоо энийг бас шийдэх ёстой гэж энийг бол засгийн газрын хуралдаан бас улсын хурлын гишүүдийн санал бодлоо зөвшөлдсөөр шийдэх ёстой гэж бодож байгаа юм аа.